Энд харагдаж байгаа залуу бол Года Такео. Энэ романсын гол дүр. Бараг 2 м шахам өндөртэй, 120 кг жинтэй. Мэдээж тэгж харагдахгүй байж болох ч дөнгөж дунд сургуулаа төгсөж байгаа. Гийнхан болон клубын дүүнэр нь Сэмбайда баяртай гэж хэлээд нус нулимстайхаа холилдцгоож байна. Харин Таке төгсгөөс өмнө сурагчдын зөвлөлд хамт байхдаа сэтгэл халдарсан Сато гэх охинд сэтгэлээ илчлэгээр очлоо. Ангид нь яваад очивол өнөө охин айл хэдийн өөр хэнийг сэтгэлээ илчлээ зогсож идэг. Нөгөө талын харин би чамд дуургүй гэд татгалзчихна. Энэ шар үст бол Такегийн багын сайн найз Макото Сунакава. Сурлах сайтай, царайлаг хүйтэн хүнди дүр төрхтэй. Нэг орон сууцнд хамтдаа амьдрахаас гадна ээжүүд нь ч хоорондоо сайхан харилцаатай учраас бүр 3 настайгаас хойш найзалж байгаа. Бас дээрээс нь бүр нэг ч удаа муудалцаж байгаагүй гэж байгаа. Цэцэрлэгт бага сургууль, дунд сургуульд гээд Такегийн анхны хартаар дурлсан бүхэл охин эцэстээ Сунакавад сайн болчихдог. Тиймээс Такеч аль хэдийн үүнтэй эвлэрч гисэн. Харж явах цандаа тэд бага сургуулийн хажуугаар өнгөрөх ба хэд хоногийн өмнө Суна Таке бага сургуулийн найрс эжигтэй хүн эргэлдээд байгаа талаар хайлтхан ярьж л дээ. Таке тэр сэжигтэй нөхрөөс хүүхдүүдийг хамгаалах гээд сургуулийн үүдэнд ийм амар царай гаргаа зогсож байхдаа цагдаа цаадуулагдсан гинэ. Цагдаад нь сургуулийн үүдэнд амар хүн зогсож байна гэсэн дуудлага ирсэн гэсэн. Энэ маань ийм л тэнэгдв. Гэхдээ үнэхээр сайхан сэтгэлтэй нөхөр байгаа. Ингэж цагдаад баригдсан талаараа Сунад хэлж нилээн шоолуулна. Цааш метронд явж байтал хүүхдтэй эмэгтэйд Суна сандал тавьж өгнө. Такеш найзаараа бахархангаа 90% нийлэх шахсан өвөө ирэхээр нь босоод суудлаа өгөх гэтэл бүр тоогчгүй хажуугаар нь гараа явж дим да. Тэгээд яаж ч хичээгээ Суна шиг байж чадахгүй юм да гэд Таке нилээн гутраастай. Суна яг тэр үед метронд явсан өөр нэг залуу урдаа зогсож байгаа охины хурж болохгүй хэсэгт нь хүрээ зогсож байгааг хэлэх үед манай 2 метр залуу шууд л очиад гараас нь мул татаж аваад бөөндөө метроноос буцгаана. Охиныг баярлаа гэж хэлхийг сонсоод Таке баарг л анхны харцаар дурлчихсан. Гач лонтны барай цагдаагийн газар ирэхэд өнөөх нь хэрэгээ хүлээхгүйгээр барахгүй богино панзал өмссөн чиний л буруу штэ. Чи бараг дуртай байсан биз дээ. Ухааны юм ярихаар манай залуу тэсэлгүй ганцхан цохиод лумгаачхан. Тэрнээсээ болоод гэрээ хороонд орчихсон. Хийцгүүрээ твтж байтал Суна угаасаа чи хижээл хийхгүй байх л та гэсээр дэвтрээ авчирсан. Тэгснээ болсон явдлыг ярьж бас л манай залуу шоолоостой. Энэ үед хонх дуугарч ээж нь Ямато гэдэг охин чамтай уулзахаар ирлээ гэсээр сандарсаар өрөөнд нь орж ирдэг. Хин гэдгийг хоёулаа танихгүй ч гэсэн чи ийм амар өрөөнд охин оруулах гэж байгаа мó гэж Сунаг хэлмэгц сая л нэг өрөөнийхөө хамаг юмыг даавууд хийж боогод шүүгээр өгөө чихгээ зогсож идэл өнөө охин чинь айл хэдийн харж ирээ зогсчихсан. Таке Яматог хараад шууд л дотроо энэ охинд л хайртай гэж боддог. Энэ үед Суна гэрлөөгөө орох гэсэн чинь Ямато их л сандрангуугаар явах гэж байгаа мó гэж асуухт нь Такеч охтууд бүгдээрээ Сунад сайн болдог ухаан юм бодсон. Ямато метронд болсон явдал талархснаа илэрхийлэх гээд чизкейк авчирсан. Бага байдлаас нь харахад нилээн сандруу бас ичимхий охин юм аа. Такеч авчирсан чизкейкийг ястай амаа олохгүй идэж ин шүү. Суна энэ үед дайлсанд баярлаа гэж хэлээд гарах гэтэл Яматоч баярлалаа гэж хэлээд хамтдаа гарцгаана. Үүнийг нь харсан Таке Яматог Сунад сайн болчихсон гэж бодчихсон. Уг нь тусалсан хүн нь биш дээ. Гэхдээ яах вэ? Бело эдсэн хангалттай гээд гонигтай байгаа ч гэсэн бүр нэг хувь тавилантайгаа эвлэрчихсэн. Утсанд дуудлага ирэх чимээнээр нь хайвал ширээн доор нэг яга утас хөвтчихин. Аваад ирсэн чинь саяны Ямато утсаа үлдээчихсэн. Тэгээд Яматогийн сургуулийн ойролцоо утсыг нь өгөхөөр болцгооно. Маргааш нь утсыг нь өгөхөөр очихдоо бас мөрөөрөж явчихгүй Сунагаа дагуулчихсан. Өөрөө болохоор Яматодоо сайн болчихсон хэрний толгойдоо Суна энэ хоёрыг л нийлүүлье гэсэн төлөвлөгөө зохиочихсон. Ямато энэ үед баярлалснаа илэрхийлээд өөрийн гараар хийсэн макарон авчирсан байдаг. Таке макарон урд нь идэж үзээгүй учраас бас л хамаа олохгүй идэж байна. Угийн сандруу дээрээ сандарч ядж байгаа Яматог Таке бүр их зурдаас нь маш ойрхон ширтээ сууж ийснаа ариун цэврийн өр ороод хэсэг бодлогоширч өгнө. Ямато шархлах юм бол их ойлгох бах та чадхаараа туслана гэсэн ухааны бодчихсон шалк норчихсон юм ирнэ. Ирснээ Яматогоос дахиад бело идмээр байна. Хийж өгч болох уу
гэж асуугаад дахиад уулзахаар болоод зам салцгаана. Харах замдаа Суна Яматог сайн охин байна гэж магтсан чинь анх удаа Сунаг эмэгтэй хүн магтаж ярихыг сонссон Таке бүр мэл гайхчихсан. Тэдний араас Ямато амьсгаацаар гүйж ирээд одоо явчих юм бол дахиад холбогдож чадахгүй штэ. Тийм болохоор мэйл хаягаа өгөөч гэд Такегаас асуусан чинь гүйснээсээ болоод бүр хөлс нь асгарчихсан. Таке дотроо Сунад ингэтлээ сайн юм байх та гэж гайхангаа хөлсний альчураа өгөөд мэйл хаягаач цаасан дээр бичиж өгдөг. 8 наснаас 80 настай эмээ хүртэл эмэгтэйчүүд бүгд л Сунад дуртай. Гэхдээ 3 наснаас хойш 10 жил өдөр бүр царайг нь харж байгаа Таке Суна яг ямар эмэгтэй дуртайг огт мэдэхгүй. Бодоод болохгүй болохоор өөрөөс нь асуухаар болно. Тэгснээ бүр гэрт нь бүр өрөөнд нь орж ирсний дараа нь орж олохгүй ч гэх шиг. Аним дөрөөд одуудаас жишээ болгоод асуусан чинь алийг нь ч танихгүй. Спортлог уу дуудуулдаг охин уу гэсэн чинь спортлог охин дээр хаа гэсэн хариулдаг. Амхандаа нөгөө Яматог шахчих гээд байгаа байхгүй юу? Тэгээд чи яагаад ийм царайлаг дээрээс нь ийм хот юм бэж охинтой өргөдөггүй гэсэн чинь хэцүү санагдаад байдаг гинэ. Бүр сүултээ чамд юу н Кентама байгаа мууч гэх шиг. Ямар ч байсан Сунаг эмэгтэй хүн сонирхдог гэдгийг баталгаажуулсан. Таке хижээл дээрээ сайхан унтаж идэл Яматогоос амлсан амттангаа хийсэн маргааш аваач өгч болох уу гэсэн баахан эможтой чат ирнэ. Манай хүн чатных нь өнгөлгийг гайхангаа хизээж болно гэсэн хариу бичсэн чинь өөдөөс нь өөрийнх нь нэрээр дуудаж болох уу гэсэн бүр хөдөлдөг эможтой чат ирнэ. Тэгэхээр манай хүн бүр шоконд орчих байгаа юм чи. Тэрнийх нь хариуд манай том залуу би ч гэсэн нэрээр чинь дууднаа гэд араас нь нэх муухай лайк явууланаас. Ёстой мэдрэмжгүй гэдэг нь. Маргааш нь уулзахдаа бас л Сунаага сугавчлаад аваад очино. Дотроо бол энэ хоёрыг нийлүүлэх гэж байгаа хайраа илт шүү дээ. Амттангаа идэж байхдаа Суна уух юмд явахаар болсон чинь Ямато дагаж явах гээд чадалгүй Такедээ хоёулахна үлдчихнэ. Таке боломжийг алдалгүй Сунаага баахан магтаад авна. Гэхдээ магтаж ярьж байгаа түүх болгоно нь өөрийнх нь ичмээр түүхтэд давхцаад байгааг нь гайхаастай. Уулзаад салахтаа Такегаас дахиад мэйл бичиж болох уу гэж асуусан чинь дотроо надад даатав гэж бодсноо Суна чи ч бас мэйл юу гэж авсан. Ямато өөрөө чадахгүй байгаа учраас Сунагийн мэйлийг авч өгч тусалж байгаа царайна. Баярлалаа гэж салах гэтэл Яматогийн дээрээс барилгын төмөр бараг унж ирхнэ. Манай залууч яарангүйгээд очивол Яматог Суна биеэрээ хамгаалчихсан. Таке өнөөх хүн төмрийг чинь хамаг чадлаараа өргөчихсөн зогсож байна. Тэр хоёрыг төмөр доороос холдож яхахыг араас нь харсан Таке би үргэлж баган доор зогсож байдаг учраас ханхуу болж чаддгүй юм байна. Ухааны юм бодож бас эмороо дамжнаа. Эморч адил нөгөө хоёр чинь буцаж ирээд өнөөх төмөр баганнаас өргөлцөд Ямато бүр би харагдаж байгаагаас хамаагүй илүү хүчтэй штэ гэж хэлсэг ирнэ л хөлн чичрээд байгаа юм чинь. Хазар дээрх жижигхэн шалбархааг нь харсан Ямато цүнхнээсээ хөөхөн ягаан наалт гаргаж ирээд нааж өгнө. Энэ нь манай залуугийн сэтгэлд нь бүр хүрчгэж харих замдаа Суна бүр хөгшин царайтай гахаа горилла гэж дуудаад сонсохгүй. Машинд дайруулж эсвэл тараншааны нөхрөө орж өгчих гээд сэтгэл санаа нь бүр Ямато дээр л байгаа. Оройхон Ямато Таке руу залгаснаа. Дараа уулзахдаа Сунагүйгээр хоёулахнаа уулзж болох уу гэж асуудаг. Даанч манай хүлдэн өнөөхийг нь хайрын зөвлөгөө авах гэж ингээ ойлгочихсон. Маргааш нь уулзахаар ирэхдээ Ямато үсээс үлжчихсэн. Бүр хөөрхөн болчихсон ирж байна. Ахиад өөр төрлийн амттан өөрийн гараар хийж иржээ. Нэг юм хэлэх гэсний нүүр нь бүр чаас улаан болчихсон. Тэгсэн чинь Таке ахиад л Сунаг магтаад эхэлнэ. 3 настайгаас нь хойш хамт байсан болохоор найзаагаа би сайн мэднэ гэж ярьж өгч шүү. Ямато тэсэлгүй нулимсэн зилэгнээд нүдэнд нь юм орчихлоо гэснээ гүгээ явчихна. Таке тэрнээс нь болоод шууд Суна дээр ирснээ чамайг ярьсан чи ойлоод явчлаа. Чи Яматог яачихсан юм? Чамд сайн болчихсон байх чинь чи гомдоочихсан юм шүү. Гэдэг хайраад ирдэг шүү. Суна өөдөөс нь Ямато чамд сайн штэ. Утсыг нь өгөхгүй дуулсан тэр өдөр Таке эмороод ариун цэврөөр орсон штэ. Тэр хаагуур нь Ямато Сунагаас Такегийн найз охиндээ эсхийг нь асуугаад ийм дог ээж найз охингүй юм уу энтэр гэд. Тэгвэл найз охингүй юм бол би сайн болж болох юм байна тийм үү гэж ирсэн гинэ. Манай залуу итгэдэггүй. Тэгвэл яагаад манад ирчгээд чамтай зүг явах гээдсэн гэсэн чинь чамтай хойлохноо үлдвэл сандарна үсттэй. Чи жаахан хүн арах нүдээ сайжруулаач. Өнөөдрийг хүртэл даандаа л бүтэхгүй өгтө сайн болж ирсэн.
Тэр охтууд чинь бүгд л чиний хараар муулдаг гэсэн шүү дээ. Би бас найзыг минь муулдаг хүнтэй үерхийг хүсэхгүй шүү дээ. Гэ нүүрэн дээр наваа хийчихнэ. Энэ үед Сунагийн ээж гаднаас орж ирээд Ямато гэдэг охин уулзахаар ирлээ гэж хэлнэ. Таке шууд л нуугдах газар хайгаад орон доогуур арай гэж багтлаа. Ямато өдөр болсон зүйлийн талаар Таке юм ярих болохоор л чамайг магтаад байдаг. Энэ тойроо утгаараа надаас татгалзаж юм гэж бододод үнэхээр хэцүү байдаг. Өнөөдөр би бүр тэсэхгүй нүүрэн дээр нь уйлчихсан. Уйсныгаа Такед юу гэж тайлбарлах вэ гэж асуусан чинь Суна одоо тэгээд бууж өгөх гэж байгаа мó гэсэн чинь одоо үнэхээр их сайн болчихсон. Одоо бууж өгч чадахгүй гэд хэлээд ажиглаа. Суна Яматог дахиад хэлдээ, чанга хэлдээ, бүр чанга хэлдээ. Такед сайн гэдгийг нь баахан давтуулж хэлүүлж байгаад орон доогоороо тонгоосноо Таке гараад ир гэж нас. Яматоч одоо нийгэнд өнгөрсөн гэж бодоод анх уулзсан цагаасаа би ч сайн байсан гэсэн чинь өөдөөс нь Такечс тэгж хэлээ. Хоёулаа чаас улаан юм сайныг ойлголцож авлаа. Ямато Сунад талархаж байна гэд бас л билүү хийж өгчээ. Дээрээс нь Ямато надад нэг сайн найз байдгийн зургийг нь харах уу гэж нас. Сунад шахах гээд байгаа юм хаашаа. Суна хариуд нь хэрэггүй найзынхаа жаргалтай байгааг харахад надад сайхан байна гэсэн чинь Таке бүр баярлсандаа уйлаа тэрч юм шүү. Японд хавар болжээ. Миний сэтгэл ч хавар болж байна. Амьдралдаа анх удаа найз охинтой боллоо гэсэн юм бодсон шигээ. Яматогийн анх удаа хийсэн Япон амттан. Үргэлж түүнийг нь амтрахын иддэг Таке. Яматогийн хүсэл дээр хоёулаа хамтдаа зураг авахуулаад удсныхаа дэлгэцэн дээр тавихаар боллоо. Такегийн зүрх зээжнээсээ бараг гарч ирэх нэ. Энэ үед Яматогийн найзууд залгаснаа 5 найзуудаараа нийлж уулзгаар болцгоно. Такед юу л байна эрэгтэй найзууд байгаа штэ. Мэдээж Сунагаа авчулчихсан. Дээрээс нь бас нэг 4 нөхрийг аваад нөгөө болзоонд нь очлоо. Таке харсан Яматогийн найзууд паавгал байна гэж бодлоо гэж нас. Ямато найз залууга энэ хэдэд дог энтергээд нилийн шидсэн бололтой. Мэдээж Сунаал болсон хойно энэ хэдэн охины чинь дунд жинхэнэ од болж байгаа юм чаа. Уулзалт эд дундаа ороод яг сайхан ярилцаа сууж исэн чинь арай цэврийн өрөө орсон 2 охиныг Таке гори шиг энтергээд муулж яхахыг нь Ямато Таке 2 сонсчихно. Яматоч найз залуугаа мөрчхөөд уйлаад гараад гүйсчихсэн чинь араас нь Таке очоод би юм бодоогүй зүгээрээ гэж хэлээ тайвшруулад буцаж байтал тэр хэдийн сууж исэн барилгад нь гал гараад яг Такег муулж исэн нөгөө 2 охин нь гарч иж амжаагүй. Тэрийг нь сонсон Таке гуймтай ус толгой дээрээ хасгаж аваад шууд л улаан гал руу орлоо шүү. Бас болоогүй Яматогийн сайн найзуудыг заавал аврах ёстой гэчихсэн. Эхний охиныг нь гаргачгаад хоёр дахьыг нь амарч байтал өөрөө нуранган даруулчихсан. Яматото өнгөрүүлсэнд орсон жаа бодоод хэвтэж байтал Сунагаас дуудлага ирнэ. Суна чамаа хурдан гарч ирэхгүй бол Ямато өөдөөс ч орох гээд. Бас чи байхгүй болохоор би үнэхээр хөөдөн штэ. Үүнийг сонссон Таке Яматог яасан ч уйлуулахгүй. Жаргалтай байлгана гэд хайрын хүчээр галаас гарч ирсэн юм да. Таке замдаа усан дурсаж яваа хүүхдийг аварчхаад болзоонд очихоор яарч явна. Шалб норчихсон. Аз олд Сунаа биеийн тамирынх нь хувцс байсан боловч бараг л таарлаа. Орой цэцэрлэгт хүрээлэнгээр хоёулах нь алхаж явна. Ямато өөр хинч байхгүй юм штэ гэсэн чинь өөдөөс нь буруугаар ойлгоод би чамайг хамгаалнаа гэж авсан. Мэдрэмжгүй хог. Сунагийн төрсөн их чинь ирээд Такедээ уулзах гэсэн чинь Суна Такег найз охиндоо босныг нь хэлсэн чинь гайхаад бүр уйлаад яхаараа тэр гори шиг юм хүн тоодын энтер гिचгсэн. Тэгснээ хүн туурчихсан юм биш үү? Надаас өөр тэр горил сайн болох хүн байхгүй штэ. Энтер хөрх юм Такед сайн байсан юм байна л дээ. Ямато оройн Такедээ чадлж байхдаа мессежээр нэг юм бичих гэж яснаа арилгаад сайхан амнаараа болгож бичээд явуулчихдаг. Нөгөө эгч чинь бүр Такед GPS суулгачихсан. Болзоон дээр нь яваад очихсан байвал яах вэ? Бөөнөрөө хамтдаа Яматогийн хийсэн амттан идээ сууж байхдаа Сунагийн эгч нь Такегаас Яматогийн юунд дуртай ингэсэн чинь мэдээж бодвол олон байгаа ч гэсэн сонгоод хэл гэвэл Яматогийн ариун цагаан байдалд нь гэж хэлдэг. Гэсэн чинь Яматогийн царай гин тойроо явчихсан. Эгч нь энийг хараад ямар нэгэн зүйл нуугаад байгааг нь мэдчихнэ. Гэртээ хөргүүлж явахдаа Ямато нэг юм хэлэх гэж оролддог боловч бас л болчихно. Маргааш нь эгч цэцгийн дэлгүүрт явж байхдаа цагаан нөмөргөн цэцгийг хараад нэгэн багын дурсамжин сэргээд худалдаж авдаг. Тэгээ цааш явж байтал Таке номын дэлгүүрт охидын сэтгүүл уншчихсан зогсож байдаг. Яагаад охидын сэтгүүл уншиж байгааг нь асуусан чинь Яматогийн нууж байгаа зүйлийг нь олж мэдэх гээд гинэ. Тэгээд эгч эмэгтэйчүүдийн асуудал гэж магадгүй би асуугаад өгье гэд өмнөөс нь асуухаар болно.
Игч бүр сунааг дагуулчихсан Яматогийн сургууль дээр ирээд юу нуугаад байгааг нь тулгаж асуугаад өнөөх нь би Такегийн бодож байгаа шиг тийм сайхан хүн биш ээ. Таке сургуулаа төгслөө надад 3-аач хүрэхгүй гэсэн. Би болохоор зөндөө хурц гараас нь хөдөлж явмаар байдаг. Хэлчихвэл Таке надад дургу олчих бах та гэж арс. Ийм юм нуугаад байгаа юм уу? Бүр сүртэйлийн бодож ялаа ш. Игч Яматод зүгээр бодож байгаа юм очиод хэлчихээ. Таке бүр шаналаад байгаа гэж хэлээд замыг нь сад явууллаа. Игч ягаад Таке зайн болсон бэ гэхээр бага ангид байхад нь сургууль дээр байдаг нэг сонин хөшөөтэй адилхангийн хүүхдүүд үргэлж шоолдог байж л дээ. Тэгээд өөртөө итгэлгүй байсан игчийг Таке дэлгүүрт харсан цагаан өмөргөн цэцэгтэй адилхан тийм хөөрхөн штэ гэж хэлээ. Тэр цагаас хойш Таке зайн болчихсон. Насны зүрхнээс болоод сэтгэлээ илч чадахгүй явсаар агаад арайч найз өхөндөө болохгүй илгүүдээ ядаж сургуульд ороод хэлийгээд ирсэн чинь өөр охинд алдчих ба хөөрхий. Суна игчийнхаа энэ түүхийг сонсоод гэрлүүгээ харж байхад Таке модноос муур буухтан туслаад зогсож идгийг Ямато гэрлүү чинь явчихсан штэ гэж хэлхийг нь сонсоод Таке тоос манаргаад л гэрлүүгээ гүйчихсэн. Игч бүр хөөрхий арай эрт сэтгэлээ илчсэн бол над руу ч гэсэн ингэж гүйх байсан болов гэд уйлаад үлддэг. Ямато анх гэрийнх нь хаягийг буудлын ажилтнаас аваагүй Такегийн сургуулиас очиж хайгаад дээрээс нь гэртээ утсаа үлдээсэн үнэн эрэхтэй албаар байсан юм лээ. Нууж байгаа энэ бүх зүйлээ хэлж санаа намраад ядчил хоёулаа хөтлөлцдөг болсон юм да. Нэг өдөр Таке сунаа дээр ирснээ үнсэлцэх бэлтгэл хиймээрэн туслаач гэж авс. Гэр энтер дээр хийхээр орон зай баримжаа алдчихад өөр хүн дээр хийхээр Яматод муухай санагдсан штэ. Чи бол нууцсан хадгална. Гиснээ барьж аваад хүчээр аваачлөө. Гэр гурыг алхаж явтал Генет Такегийн урд биеэрээ Такетай ойролцоо хоёр булиа залуу гараад ирнэ. Тэгсэн энэ нь жудогийн клубын урилга байж сарын сүүлээр болох эдний хувьд маш чухал тэмцээнд багийнх нь авраг нь бэрчгээд орж чадахгүй болчихсон. Манай залуу сайхан сэтгэлтэй учраас шууд л зөвшөөрчихнэ. Энэ маань бүр урд нь улсын аврагын тэмцээнд хүртэл орж исэн гэж байгаа. Бэлтгэлийн зааланд наахт нь Яматод имжихээр ирсэн ч тэр хав нь нилээ эвгүй газар Яматод харанхуй шөнө ирэхэд нь ямар нэгэн зүйл болж магадгүй гэж бодоод Таке дахиж битгий ирээрээгээд гэрлүүн хөргөж өгдөг. Ийхүү бүтэн сар бэлтгэл хийсний эцэст тэмцээн эхэллээ. Яг шийдвэрлэх тулаан дээр Таке баг сургуулиас хойш өрсөлдөж байсан нэг нөхөртэй таарчихсан. Өнөөх нь нэгч ялж байгаагүй байна л да. Манай хүнийг найз охиндоо болсныг нь мэдээд чамааг үерхэд гүйж яхад би бэлтгэлээ хийж илаа. Энэ удаад би яална гэсэн ухааныг бодоод гэхдээ гол дүрийн залуу юу гэж ялагдах вэ? Шууд л цэвэр ялалт. Яматоч найз залуугаараа үнэхээр их бахархна. Яматогийн төрсөн өдрөө удахгүй болох гэж байгаа бөгөөд төрсөн өдрөөрөө авахыг хүссэн цорын ганц зүйл нь Такетэй өдөржингөө хамт байх. Гинэт ээж нь Таке чи нэг сар дүүтэй болно шүү гэж авс. Манай залуу бөөн баяр. Уг нь 40 настай ч биологийн насаараа 22 гинэ. Ээжтэй санаа тавиад битгий хүндий мөргөөрэй гэсэн чинь санаа зовлтгүй. Чамайг төрүүлэх гээд эмнэлэг твтж байхдаа өөр төрж байгаа эмэгтэйг өргөд орон дээр нь гаргадаг байсан гэж авсан. Аргагүй л Такегийн ээж шүү. Ойрт Суна жаахан сонин савл хийвэл гэрлүүгээ явлаа гэж төрүүлээ явчихад байгаа. Тэгэхээр нь хоёр хос түүнийг ганцаардж байгаа байлгүй гэж бодоод төрсөн өдрөөрөө урахаар болно. Таке Суна хоёр хамтдаа Яматогийн төрсөн өдрийн тэмдэглэх төлөвлөгөө зохионо. Сунаг хэлсэн чинь сая л нэг бэлэг өгөх ёстой гэдгээ сандаг. Ядаж яхад мөнгө авахгүй. Дээрээс нь хүнээс зээлж өгвөл муухай штэ цагийн ажил хийхээр боллоо. Ямар ажил вэ гэсэн чинь булчинлэг залуус гэдэг нэртэй ресторанд зөөгч хийж байгаа. Таке оройн гэртээ ирээд ээжээсээ Сунагийн аавыг эмнэлэг твцсэн тухай олж мэддэг. Тэгээд Сунагаас асуудал хагалгаа нь 6 сарын 15-нд болж таарсан. Яматогийн төрсөн өдрөө шүү дээ. Таке хагалгаатай өдөр Сунаа дээр очиж хамт бай гэсэн чинь Сунаа дургуйцээд ирэх юм бол би жинхнээсээ уурлаа шүү гэж хэлээд явууллаа. Ингээд 6 сарын 15 боллоо. Сунагийн аавын хагалгаа өдрийн 2 цагт болох гэж байгаа. Хоёр найз гэрийнхээ гаднаас нэгэндээ амжилт хүсээд салцгаалаа. Яматотой 10 цагт уулзахаар тохирсон ч хоёулаа 9 цагт ирчихсэн. Ямато бүр догдолсондоо 4-5 цагт ирсэн ч гинүү. Такеж найз өхнийхөө харах бүртээ хичнээн хайртай гэж дотроо бодостой. Аль багаангд байхын л боулингийн бөмбөнд хуруунд ордоггүй байсан том гартай Таке өнөө бөмбөгийг нь баараг өргөж дийлэхгүй Ямато хоёр боулинг тоглож байна. Тэндээсээ гарч нэг кафед орвол тентхийн зөөгчд нь Яматод дөрсөн өдрийн лав үлээлгэж хүслийг нь шивнүүлсэн. Яматогийн хүсэл нь гэсэн чинь Такетэй хамт дараа жил
Тэрний дараа жил ч гэсэн хамт байлгаач гэж авсан. Яматог гараас нь хөдөлж болох уу гэсэн чинь манай эвсэлгүй гарын хийж байгаа гинэ. Болцоо үргэлжилж одоо орон судлалын төв рүү явах замдаа Таке сунаад санаа зовсондоо тэсэлгүй. Өнөөдрийн боловсруулсан төлөвлөгөөгөө Яматод өгөөд найзуудтайгаа явчихаа. Би яхааргүй найз дээр очих хэрэгтэй юм байна. Тэгсэн чинь Ямато юу болсныг нь сонсоод эртхэн хэлэхгүй яасан бэ гэж хэлээд Такег бушуухан явуулдаг. Сандарсан Таке эмнэлгийн ажилтнаас хагалгааны өрөө хаана вэ гэсэн чинь төрөх тасаг 3 давхарт гэж авсан. Эхнэр нь төрөх гэж байгаа хүн гэж утсан гинэ. Тэгээд сунаа дээр яваад очивол өөрийг нь ирнэ гэдгийг мэдэж ирсэн юм аа гэсээр сууж идэг. Энэ үед анх удаа аавынхаа өвчний талаар найздаа сэтгэлээ бодлоно. Ухаан алдаж өндөг өдөр нь ээж эгч хоёр нь гадаад руу аялж таараад ядаж сунаа сургуулаа тараад номын санд сууж очсон чинь аав нь гэртээ ганцаараа ухаалдаа унчихсан. Сунаа жаахан л эрт очсон бол тусалж чадах байсан гээд өөрийгөө буруутгаад уйлж байгаа байхгүй юу? Хагалгаа дуусч хариу хэлэхээр гарч ирсэн эмчийг хариугаа хэлхийн завдалгүй Таке сандарсандаа сэгсчээд хамаг дотрыг нь холио аячихлаа. Аз олж хагалгаа амжилттай болж араас нь ээж эгч хоёр нь чирч энэ хоёрыг одоо харж амаргээд явууллаа. Эмнэлгийн үдэнд Ямато ирчихсэн цаасан дагруу нуглаад сууж гин. Уг нь одоо орон судлалын төв рүү явсан ч дахин баллуурдаж бичсэн төлөвлөгөөг нь хараад хангалттай баярлсан. Тэгээд Сунагийн аавд нь санаа зовсондоо ирчихсэн гэдгээ хэлдэг. Тэр хоёр нийлж агаад Сунаад охин танилцуулах юм гинэ. Тэр нь Яматогийн хэлснээр бол яг манай Такед адилхан гэв. Тэгсэн чинь Сунагийн төсөөллөөр нэг иймэрхүү лантан байд юм да. Хэсэг хугацааны дараа хоёр хос төрсөн өдрөө нөхөж тэмдэглэхээр зугаалахаар гарлаа. Арай гэж нэг уулан дээрээ гараад амс хийж идэл Яматогийн цамцыг шувуу шүрээд Ямато цамцан дээрээ байсан Такегийн өгсөн хавчаарыг авах гэж үсрээ. Хатнаас онж байгаа Яматог Таке барьж аваад хамт доош унцдаг. Тэгээд тэр доор нь ядаж утасны сүлжээгүй төөрч өгсөн. Модон дээр гарч зогсоод харвал ойрхон машинууд явж байгаа чимээ сонсогддог. Тэгээд тэр зүг рүү явахаар болно. Нилээ явсан ч хол байгаа учраас шүн ойд хонхоос өөр аргагүй болж байгаа. Такегийн ээж нь хүүгээ байхгүй байх гэж ёор санаа зовж байгаа юм алга. Харин Яматогийн ээж нь найзууд руу залгаад охиноо хайсан чинь энэ хоёрыг хамт зугаалгаар явсныг мэдсэн найзууд нь манайд байна энд хонноо гэд худлаа ярьчихсан. Тэгснээ тэр тухайга Ямато руу мессежчээд явуулчихна. Тэр хоёрыг шүн сууж ийсэн чинь зэрлэг бодонгохоо ирснээр дайрахаар нь Таке зүгээр л юу ч болоогүй юм шиг аваа шидчихэж байгаа юм чинь. Арай л хүчтэй юу? Тэнгэр рүү од харж хөвтөж ягаад Яматогийн төсөөлж байгаа төсөөллийг нь хардаа. Ийм байсан ч хамт байвал сайхан гэж юм шүү. Таке харин юм ярьж ягаад яриан дундаа унтаад өгч байгаа. Унтаж байгааг нь харсан Ямато нууцаар нэг үнсэж аваад хичнээн их хайртайгаа хэлээд унтдаг юм да. Хитрхи урт толох гээд байгаа учраас дараагийн ангиудыг нь өөр бичлэг болгоод оруулъя заяа. Та харин лайк дараад сэтгэл бичээд дээрээс нь subscribe хийгээрэй. See you. Bye bye.